танилцуулъя. За тэгэхээр та бүхэн маань харж байна. Миний арталд яг одоо энэ маш гүний одоо худаг одоо энэ үйлдвэрт байдаг 97 метрийн гүний хутгаасаа энд усаа нөөцөж татаж оруулж ирдэг. Ус нөөцөлдөг хамгийн анхны гүний усыг оруулж ирдэг савыг та бүхэн харж байна. За гүний хутгаас татсан цэвэр усаа энд авчирч одоо нөөцөлдөг байна. Тэгэхээр энэ одоо ямар зориулттай гэх юм бол та бүхэн 10 одоо ширхэг одоо шүүлтүр буюу фильтрийг эмчээ байрлуулад энд одоо гүний хутгаас татсан усаа энд нөөцөлж авчираад одоо маш одоо нарийн шүүлтүрийг энд авчирдаг байна. За тэр арталд бол харагдаж байгаа нь яг ус савлахад одоо зориулттай бэлэн болгох үүднээс хамгийн сайн одоо боловсруулсан усыг ийшээ одоо шахаж өгөөд яг энэ хэсгийг та бүхэн харж байна. Энд түрүүний одоо гүний хутгаас татсан цэвэр ус маань энд нөөцлөгдөөд савлахад бэлэн болдог байна. Гэвч литр 500 болон 500 г, 5 литр за мөн одоо булаантай маягаар одоо шүүдэр ус маань та бүхний гэрт хүрдэг байгаа. Тэгэхээр маш олон давхар шүүлтүүрээр одоо шүүгдээд энэ савлах чинь. За ингээд энэ хэсэгт одоо олон давхар шүүлтүүрийг даваад за цэвэр ус маань эцсийн бүтээгдэхүүн болж ийхүү бөглөгдөөд тэгээд одоо 500 г-ийн уснууд хэрэглэгч таны гар дээр ирэхэд бэлэн болсон байна. Ерөнхийдөө ийм шат амжилттайгаар яг ингээд ус маань таны гарт хүрдэг байна. Шүүдэр цэвэр усны үйлдвэр нь шүүдэр усыг үйлдвэрлэх нано технологиг ашиглан 97 метрийн гүний бурхантын хөндийн булаг аршааныг шүүн эрдэсжүүлж дарханчууд та бүхэндээ өргөн барьж байгаа юм. Газар зүйн онцлогийн хувьд дархан сэлэнгийн сав газрын гүний ус нь хамгийн сайн чанарын ус гэж нэрлэгддэг.